Ахлах сургуулийн сурагч Сансын дэрэмчин болно гинэ. Алс ирээдүйд сансараар аялах нь энгийн зүйл болсон үед Като Марика жирийн нэгэн ахлах сургуулийн сурагч. Тэр сургуулийнхаа сансрын даруулт завын клубын гишүүн бас цагаар зөөгч хийдэг. Энгийн амьдрал байгаа биз? Гэтэл нэг өдөр хоёр танихгүй хүн түүний гэрт ирж чичирдмаар мэдээ дуулгадаг. Аав нь нас барсан ба Марика бол цорын ганц өв залгамжлагч нь. Гэхдээ аав нь жирийн хүн байгаагүй. Тэр домогт сансын дэрэмчин Ахмад Гонзайман алдашт Бентаймаро хөлгийн удирдагч. Гэхдээ бодож байгаа шиг дэрэмчин биш. Тэд бол албан ёсны зөвшөөрлөлтөө хууль ёсны сансын дэрэмчид ба заримдаа зочигчдыг зугаацуулан үзүүлбэр мэт сансын хөлгүүд рүү дайран заримдаа нууц даалгавар гүйцэтгэдэг. Одоо Марика Бентаймарогийн Ахмадын албыг авах ёстой. Үгүй бол хөлгийн зөвшөөрлийг нь цэцлэнэ. Гэвч тэр хөлгийн Ахмад болохын өмнө туршлагатай багийнхны итгэлийг олж хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Одоо Марика сургууль, сансын даруулт завны клуб, цагийн ажил, мөн сансын дэрэмчдийн хөлөг удирдах гээд бүгдийг амжуулж чадах болов уу? Сасамото Юичи болон Мацумото Нориюки нарын зохиолоор сэтүүлсэн Морицу Pirates 10-10 Марика их тайван логик сэтгэлгээтэй ухаалаг охин. Ялангуяа түүний даруулт завын клубын гишүүдтэй сансарт аялдаг ангиудыг одоо хүртэл сандаг. Өдөр бүр нэг аним.